Миний микрофон болж байна уу? Би эхлээд шалгаадах юм. 1 2. За сайн уу? Би Италид ирээд ер нь хэдэн сар болж юм. Гэхдээ одоохондоо болохоор тийм амар урт лаг юм туршлагатай бол биш. Гэхдээ яг одоо өөрийнхөө мэдэрсэн туршлагуудаас үндэслээд Италид ирэхдээ авчирсан зүйлсүүдтэй бүр үнэхээр их баяртайгаа энэ зүйлсүүдийг ямар азар авчирсан бэ гэдэг зүйлсүүдээ би тайлбартай хуваалцах чинь. За тэгээд эдгээр зүйлсүүд маань угаасаа яг миний хувьд бол нэлээд зүгээр энгийн зүйлсүүд байсан. Гэтэ энд ирээд бүр үнэхээр яг хэрэгцээтэй хамгийн чухал зүйлсүүд болсон зүйлсүүд байгаа шүү. За надад 6 зүйлс байна. Хамгийн ихнийх нь гэрийн өмд цамцтай хостол гэж байна. Одоо тэр нь болохоор юм унтлагын хувцас бол биш. Яг гэртээ өдөр тутамдаа гэртээ эрэнгүүтээ солиод өмсч болохоор тэгтээ бас дулаахан байх хэрэгтэй. Тэг би яагаад өмд цамцтай вэ гэж бичсэн нь учиртай. Ер нь бол Италийн ийм байрууд ер нь жоохон хүүтэн дүү байж байгаа. Тэгэнгүүт яг энэ дугасаа л өмд өмсөх ёстой. Шорт ягаад ч өмсч чадахгүй бүр амар бол биш заяа. Тэгтээ хангалттай даарах үед заяа цаанаасаа ингээ нэг тийм жиндээ дагаа ч юм шиг тийм мэдрэмж авдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хитрхи нэмхэн хувцастай болол хэрэг дэрэггүй. Тэг яг гэртээ өмснөө гэдэг яг хувцаа бүр зориулаад авчирсан дээр юм шиг санагдсан. Тэгээ би болохоор хоёр төрлийн яг ээлжиж өмсөндөө гэсэн бодолтойгоор авчирсан байхгүй юу? Нэг нь болохоор бүр илүү юм өслөг, нөгөөх нь болохоор яг цэвэр даав нэмхэн бол биш. Гэхдээ тэрнээс арай жоохон зузаандуу тийм өмд хослолууд авчирсан юм. Тэгээд манай өрөөний хамтрагч болохоор Африкаас ирсэн байхгүй юу? Тэгээд намайг анхаарчаад чиний энэ өмднүүд ч ястай гоё юм аа. Чи ястай айгүй гоё хувцас өмсөж байна гэдэг идэгс ахгүй амар гоё дулаахан харагдаж байна гэд тэгдэг байсан юм. Тэгээд давхар ингээд нэг тийм цаанаасаа юм тухтай байцж байгаа гэсэн үг байхгүй юу те гэртээ дарахгүй эсвэл ингээд талууцахгүй байна гэдэг чинь айгүй чухал байгаа даа шүү дээ те тэгэнгүүт манай өрөөний хамтрагч болохоор яг ингээд хүүтэрч эхлээд буюу нэг 11 сарын сүүлээс эхлүүлээд за тэ би үнэхээр ийм амар огцом хүүтэн юм харж хийсэнгүй надад бүр амар хэцүү байна гэртээ бүр би яг хөлдөж өглөө гэдэг байгаа байхгүй юу угаасаа паар нь бараг ажилдаггүй ялангуяа манай өрөөний хамтрагч бүр ингээд надаас илүү бэрэг байгаа шүү дээ Африкаас ирсэн юм чинь тэгэж бодоод би за чи ингээд том парти өрөөгөө авчгаа гээд өгсөн. Миний өрөө болохоор бүр юм жижигхэн заяа. Ингээ паар нь ингээ нөгөө нэг юм юу байгаа штэ. Нэг урт, хоёр урт гэдэг нэг юм юмнууд байгаа штэ. Миний паар ингээ 3 урт ингээ хэсэгтэй заяа. Тэгэл болоо. Тэгэд миний өрөөг тэр чигт нь халаах зорилттой л паар нь тэр. Тэнгүүт тэр нь өрөө ажилдаггүй. Тэгэхээр ингээд угаасаа л ийм гэрте гойдуулах байхаас өөр сонголт байхгүй болчихж байгаа гэсэн үг. Тэгээд тэрийг авсраагүйгээс манай өрөөний хамтрагч бүр яг ингээ хөлдөж өглөө би яах вэ гэдэг ингээд өдөржин хүнжил тэврээд судагсан байхгүй юу. Тэгээд би за чи ингээд захиалчхаа гэд би Тэмүүгээс захиалж өгч исэн. Тэмүүгээс болохоор манай хүнд бол нэлээд дажгүй л мэрсэн. 10 хэдэн еврогоор авсан. 15-аас арай бага үнээр авсан. Тэгэхээр энийг одоо би бүр үнэхээр их баярлжаа. Яагаад гэвэл Италич нөгөө нэг 2 сар гарan хичээлээ орчоод тэнгуүтээ 2 сар амарчж байгаа байхгүй юу шалгалт авна гэд. Тэнгуүт тэрэг 2 сар амарч байгаа хугацаанд бас өдөржингөө гэртээ яг шалгалтандаа бэлдээ сууж байгаа байхгүй юу би бол. Тэгэнгүүт яг гэртээ байгаа хүнд хамгийн тухтай хамгийн дулаахан хувцас бол ялцчгүй тэр юм бэлээ. За дараагийнх нь болохоор би ямар амир хэмэрч байгаа. Гэрийн дандаа гэртээ холбоотой байдаг те. Гэртээ би өмсгөж углааш авчирсан Монголоос яг үндэ энд бол ерөөсө олдохгүй юм бэлээ. Би бол за энэ байж магадгүй гэж бодоод үлдээгчээсэн. Гэхдээ за ямиг яаж мэдгүй өөртөө тухтай, өөрийнхөө дуртай байгаа маа зүгээр аваа явчих гэж бодоод авчирсан. Нэрээ нэмж хэлэхэд би Монголоос баг худалч 4 чамдаамтай ирсэн. Ер нь хэрэг болж магадгүй гэсэн бүх юмаа би авчирсан гэсэн үг. Тэгэхээр бас нэлийн бэлтгэл сайтай ирсэн гэж би бол өөрийгөө бодож байгаа. За тэгээ гэрийн буглааш ийм мүсрэхэг миний болохоор ийм туулайтай юу байхгүй юу? Тавчиг байхгүй юу? Тэгээд энэ бүр үнэхээр гоё заа юу. Ингээд эндхийн шаланд пилта тэгэнгүүт ингээ амар хүүтэн байж таараа мэдээж те тэгэнгүүт зүгээр энгийн нөгөө нэг юм силикон гэдэг лөө тиймэрхүү тавчиг бас айгүй хэрэгтэй юм байлээ л да. Гэхдээ би тэрнээс илүүтэйгээр энэ нь илүү чухал ах гэж бодоод авчирсан. Тэгэд ирээд миний хөл ерөөсөө тэр тавчигтай ингээд даарахгүй байгаа. Тэгээд одоо бол өвөл болцсон байна те. Одоо шинэ жил болох гэж байна. Тэгэхээр одоо бол нэг даарсан хөрсөн юм бол байхгүй. Тэгээд би тэр тавчгийг авсандаа бар үнэхээр их баяртай байгаа. Тэгээд манай өрөөний хамтрагчаас зүгээр нэг юм тийм силикон тавчигтай байхгүй юу? Тэрийг өөрөө уусаас авчирсан гэсэн. Тэгээ одоо хүртэл би даарад байна л гэдэг. Тэгээд ер нь 100 амстай тэрийг өмсөө яваадаг байхгүй юу одоохондоо. Тийм байна. За дараагийнх нь болохоор ски ботик гэж юм. Гэтэ нэг яг ботик гэж хэлэх юм болов. Нөгөө нэг ски брэнд, ов брэнд, яс ийсэн гэл нэг юмнууд байгаад идэв шүү дээ. Амар олон төрлийн углааш шархуу юмнууд байдаг. Тэр бүр амар гоё юм байна. Би бүр өмнө Монгол тахта өмсч үзэж байгаагүй. Тэгээд яг намайг жишээ нь эсхий алдаад хамт ажиллаж исэн хүмүүс маань намайг гаргаж өгнө гэд. Тэгээд чи юу авах юм бэ? Үсээ мэж авч өгөө гэд. Тэгээд би тэр тундаас
тэр скийг ботгийг сонгож авахгүйж исэн юм. Тэгээ би бол одоо эсэн бусын нэг гутал нэг хол цөлж өмсөхгүй байгаа. Уг нь аягүй болон гуталтай ирсэн. Тэгээ зөвхөн тэр скигаа л өмсөө яваад байгаа. Ялангуяа энэ хичээл амарсан үеүүдэд бол зүгээр газ нэг хот өмсөж гарчаал газ ороод ирэхийн хоорондоос элсэн басан гутал өмсчихээс надад энэ нь бол хамаагүй л байгаа. Бас дээрэс нь өөрхөн тэр нөгөө туалетэ тавчгаа угаана. Тэнгүүд угаацсан хойно өмсөх бас дулаах юм хэрэгтэй байнгут тэрийг бас гэртээ өмсчих болдог. Тэгэхээр айгүй гоё. Бас дээрэс нь өмсөх тухтай ер нь бол тиймэрхүү байна. За дараагийнх нь болохоор дөрөвт нь олон төрлийн гадуур хус гэж ütсэн байна. За энэ дээр нь шүү дээ гадуур хус гэдэг күүртэг ярьж байгаа. За би нэг хавар намрын өд зүдэн күүртэг, тэнгүүтээ нөгөөх нь болохоор юм нэхий гэх юм уу тиймэрхүү дөө өвлийн күүртэг. Гэхдээ тэр нь нэг амар юу байгаа шалахгүй. Өвлсөд нэг шалахгүй. Бас нэг хавар намрынхаа холио төлөөд баг өмсчгөр тиймэрхүү хоёр күүртэг. Тэгээд нэг үслэг юм хүрм бас л яг күүртэг шиг гэсэн үг. Тэнгүүтээ нэг пальто авчирсан юм. Тэгээд бас хавар намар жоохон дулаахан байх үедээ өмснө гэд бас нэг нэмгэн цамцархуу тийм хүрм бас авчирсан. Тэгээ би ер нь бол нэлээд олон юм гадуур хувцснууд авчирсан. Тэгээд тэд нар маань бүр амар хэрэг болж байгаа. Зарим уюудад энд ингээ гинт амар хүүтэрдэг, эсвэл гинт амар дулаахан болчдөг. Зарим бүр ингээд цамцтай явахад арахааргүй өдрүүд ингээ өвөл 12 сард болчдөг. Тэгээ сүүлийн үедэд угаасаа хятад амар юм дэлхийн дулааралтай холбоотойгоор ер нь өвлөнийх амар юм тэг градусны хүрхэ байцсан гэдгсэн. Гэхдээ бас хотоосоо мэдээ шалтгаална те. Би болохоор писа хоттойгоо. Гэхдээ энэ нилээн ч биш ээ. Ер нь жоохон хой талтай орно л гэсэн үг. Тэгэхээр бас цамцтай байхад таарахгүй байна гэдэг чинь бас болоод байгаа. Гэхдээ зарим үед бүр үнэхээр амар хөтөн Монголд ингэж хөтөртэй багтаа гэмээр тийм хөтөн санагдаад идэг. За тэгээд яагаад бас авчирсандаа үнэхээр их баярлсан бэ гэхээр бусад Монгол хүүхдүүд маань күүртэггүй ирсэн байсан зарим нь. Тэнгүүт ингээд за күүртэггүй ирсэн чинь күүртэг авахаас өөр сонголтгүй шүү дээ мэдээж угаасаа. Тэгээл авах болж байгаа тэнгүүт энд күүртэг бүр үнэхээр амар үнэтэй. Ингээл очихгоо ангууд хамгийн ингээ багадаа 80 евро гэж байгаа. 80 евроос дээшлээд гайгүй 100 евро. Тэгээл дээшлээд 200 300 гэдээ явчихна. Тэг би тэр үнийг анхс харчаа тий. За 300 еврогоор күүртэг авах нэг хэдэн төгрөгөөр авах гэдэг юм бэ? Сая гарнаар авах гэдэг байгаа тий. Тэгэхээр зүгээр л өөртөө таалагдчихж байгаа юмнуудаа ингээд сонгоол Монголоос аваад ирэхэд ингээд нэг асуудалгүй болчихж байгаа байхгүй юу гэнэ. Чи ингэж 2 3 күүртгээр навчдаггүй маа гэхэд ядаж нэг күүртэгтэйгээ ирсэн байх хэвээр юм байна гэж би бол бодсон. Тэгээд бас хит амар юм дулаахан күүртэг бол нэг хэрэггүй юм блэ. Тэгэхгүй бол хөлрөөд хөлөрсөндөө бүр даарч мараад ах юм шиг санагдсан. Тийм болохоор юм хөнгөн яг өөртөө тохирохоор тэгээ мэдээж урт биш богинохон тиймэрхүү күүртгнүүдтэй ирчихэд болдог. Тэгэд нэрээ күүртэгний дизайн гэх юм бол энэ тийм нэхий күүртэг нэхий юм хөрмөнд идэв штэ. Тим юм бүр амар од. Тэгээ бас дээрэс нөгөө нэг юм fur бэд штэ. Юу гэдэм бла үслэг хөрм шүб гэх юм уу? Тэр бүр амар юм модонд орсон. Одоо хүртэл модоос гарахгүй бараг хүн болго өмсөж байгаа энд. За дараагийнх нь болохоор миний өвлийн гутал байна. Би штэ ер нь бол Монголд ахтаач дээр ер нь нилээн бэрэг төрлийн юм баггүй. Энэ гэхдээ хүнээсээ шалтгаална. Би одоо болохоор яг 11 сар дуусгаал 12 сар яг эхлэнгүүт амар хөтөрсөн баггүй энд. Тэгэнгүүт би яг тэр үед нь бүр амар даарсан. Тэгээд дарангуудаа за үнэхээр бүтггүй мэн би угаасаа дараад өстэй энийг угаасаа чадахгүй мэн гэж шууд би өвлийнхэн гутланд орсон. Тэгтээ би өвлийн гутлаа өмзөө яваад байгаа мөртлөө манай бусад ангийн хүүхдүүд болохоор сайхан пүзтэй л яваад байгаа. Монгол хөгтөөчтэй ирэх тал хөгтөөчдөр зарим нь пүзтэй зарим нь аагтай явж байгаа. Би болохоор ааг авчирсан. Тэгээд бүр амар баярлж байгаа юм би ааг авчирсандаа бас баярлсан заяа. Яагаад вэ гэхээр Итали хүүхдүүд ааг амар хүмсдэм билээ ягаад ч юм. Тэгээ би бүр яг ингээ модонд орсон юм аваад ирсэн байсан. За дараагийнх нь арьс арчилгааны бүтээгдэхүүн гэж байна. За арьс арчилгаа дундаа яг Солонгос арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд олдох юм амар хэцүү. Олдлоо ч гэсэн айгүй цөөхөн байгаа. Цөөх юмнууд нь амар үнэтэй. За тэгэнгүүт би энэ дэр бүр амар туршлагатай болсон ёо. Би болохоор нэг амар ихэмтэй бол ирээг байхгүй. Таад ингээд миний удаа ингээ артлыг ингээ харж яах юм бол ихэвчлэн сентелагаа бас би юу нь амар их маск ос авчирсан. Тэгэнгүүт би яг ирснээсээ хойш нэг амар олон гол авчираагүй байсан. Би сентелаг болохоор ирснээсээ хойш авсан байхгүй юу? Тэгтээ ямар ч тач би амар олон маск авчирсан. Би бол одоо тэрэндээ бүр амар баяртай байдаг. Яг гэвэл энэ дэрснээс хойш миний арьс бас нэлийн амар болсон. Яг гэвэл энэ ус нь бүр яг юу юм бэ ёо. Би бүр уугтаас хүртэл сэжиглээстэй нүрээ угаахтаа хүртэл сэжиглээстэй байсаарч байгаа. Тэнгүүт яг
надад тохирсон, надад хэрэгтэй байгаа юмнууд нь үнэхээр гоо сахны бүтээгдэхүүнээс өөр ингээд нэг аварч чадхаар юм байхгүй байгаа байхгүй юу? Тэнгүүт би ямар азар авчирсан бэ гэж бодож байгаа. Тэгээ бас дээрэс нь би айгүйх маск авчирсан. Тэгээд маск бол баг өдөр болгон заримдаа нэг өнжөөд нэг тавьж байгаа. За тэгэнгүүт би яг нэг юм амар олон төрлийн бүтээгдэхүүн авчираагүй байсан байхгүй. Би тонер авчирсан, тос авчирсан. Тэгээ нарны тос, тэгээл гоо сахны бүтээгдэхүүнүүдээ авчирсан байсан. За тэгээд маск авчирсан юм чинь тонер падас авчирсан. Тэгээд тиймэрхүү юмнууд авчирсан юм чинь за болох байлгүй дээ гэж бодоод би нэг үсрээл 2 шиг годыг за тэрнээс илүүтэйгээр хөөс болбор амар авчирсан би нэрээ. Тэгэл ер нь нэг 2 3 ер нь ал авчирсан байсан байхгүй юу? Тэгсэн чинь надад ингээд нөгөө нэг юм серум маань чирэг болоод тэгэл ингээд өөрөө эдийн те нэг юм эссенц тэгэл эсэн басын нэг тийм арай илүү нарийн юмнууд би ингээд хэрэглэмээрээс ахгүй юу? Тэгэхгүй болоод арай л дэндүү юм муухай болоод исэн уснаас нь олоод байгаа мó хоолноос болоод байгаа мэдэхгүй. Black Friday байсан санагдчих чинь тий. Тэр болохоор Skin 1004-ийн яг бүр official site-аар нь захиалж авсан юм аа. Бүр Солонгосоос авчирч байгаа гэсэн үг, official site-аас нь авч байгаа гэсэн үг. Тэгээд азар за би угаасаа нөгөө нэг энд гой сахны бүтээгдэхүүнийн дүнтэй бас ховор байгааг мэдчихсэн болохоор шууд ингээд багц болгоноос 2 3 захиалсан байхгүй юу. Тэгээ би бараг за хитэн бүтээгдэхүүн маань хэлээд тоолъё заяа. Ойролцоогоор нэг 68 гаруй евро болсон. За яг ингээд нийтээ хямдралтай авсан үнэн шүү за. Тэнгүүд тэрэн дээр нь болохоор ингээд үнэгүй хүрээлттэй гэж бичсэн байсан. Угаасаа Amazon Temu дээр ч үнэгүй хүрээлттэй байдаг байхгүй юу. Тэгээд үнэгүй хүрээлттэй нь л ирнэ гэж би ойлгосон. Тэгээд бас бусад ингээд детальд ингээд гадны усаас орж ирж байгаа юмнууд ийм такс төлөхстэй нэтэрэ гэсэн юмнууд нь би бас давхар орж унссан юм гэнэ. Тэгээд тэрэн дээр нь болохоор захиас юмнууд чинь 150 евроогоос доошо байх юм бол ингээд үнэгүй такс макс гэсэн юм төлөхгүй гэдгийгсэн байсан. Тэгсэн чинь би 40 евро илүү төлсөн. Тэрний үгс үг гэхээр би энэ бүтээгдэхүүнүүдийг авахын тулд 108 евро төлсөн гэсэн үг. Ингээд 40 еврог би зүгээр л ингээд юм мэдгүй байж байгаа төлсөн. Тэгээ би эндээс юу гэж ойлгосон бэ гэхээр ямар азар би яг юм 70% хямдралтай үед навсан те. Эсвэл би зүгээр ямар ч хямдралгүй үндсэн үнээр навсан бол надад дахиж 40 евро төлөх бол үнэхээр амар хайран мөнгө гэсэн баггүй юу? Тэгээ тэр 40 еврон зүгээр бараг би 70 еврогоо бишээ 70% хямдруулсан мөнгөө буцаага төлж гинэ бол гэсэн үгтэй ер нь л ойролцоо болчихж байгаа гэсэн үг. Тэм болохоор би гоо сахны бүтээгдэхүүнд олдох ямар хэцүү бэ? Нэгт авах ямар ядаргаатай юм бэ? Хоёрт олдох ямар хэцүү юм бэ гэж бодсон. Би сайхан дэлгүүрээс жагаад бас нэг газар олсон юм аа. Тэгсэн чинь тэр болохоор ordinary гэдэг ordinary гэхдээ юу юм болов? Солонгос яг муу юм болов? Ямартай ч монголчууд их хэрэглэдэг дээ. Тэр бол байсан. Гэхдээ үнэтэй гэдэг нь 35-40 евро, зарим 50 евро. Тэгэл ер нь тэрнээс дээшээ байгаа гэсэн үг. Тэгээ би энэ дээр бас хэрвээ үнэхээр эсэн бусын ачаанд мөнгө төлмөөргүй байна гэдэг юм бол эндээс хэрчээд арай жоохон нэмэгдэлтэй үнээр Amazon тэгээд Yes Style гэж байд юм лээ. Би тэндээс юм захиалсан. Тэр хоёроос захиалж болно. Гэхдээ арай жоохон Монгол байгаас үнтэй. Гэхдээ энд зарж байгаас арай хямдхан санагдсан. Тэгээ мэдээж захиалж байгаа юм чинь нэлийн сонголт ихтэй санагдсан. Тэгээ тэндээс авч болно гэсэн үг. Гэхдээ ер нь бол миний саяны хийсэн төсөөдөө бараг аваад ирэхэд ер нь их буруудахгүй нэрэ шүү. Ялангуяа тэр өвлийн хувцал те энэ дээрээ яалтчгүй хөөхтөө 100 евро 200 евроор авах юм үнэхээр татгандаг. Татгандаг болохоор daarаад цамцтай яваад идэг эсвэл цамцнуудаа давхарладаг эсвэл зүгээр гүрийдэг ч юм уу те мэдхгүй. Тэгээд идэг юм шиг санагдсан. Тийм болохоор зүгээр л тухгүй байх үдэ гэж бодтоо л нэлээд олон юм авчирсан би. Тэгээд нийт 4 бараг жамтаантай ирээд тэгээд тэрний нэмэгдэл ачаагээд би нэг 850 мянган төгрөг төлсөн санагдчихээн. Гэхдээ яг зөв газараа очиод зөв тикт аваад ямар газараар нисвэ гэдгээс хамаарат энэ нь 800 мянган төгрөг нь 80 мянган төгрөг болж магадгүй мэдгүй байна. Тэгэхээр та тэрийг бас сайн судлаарай. Тэгээд ер нь л бэлтгэлтэй ирээрэй гэж хэлмээр байна. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд би дараагийнхаа видеонуудаар хэрхэн энэ суралцж байгаа, ямар хүн юмнууд орж ийн, нэ тэрэгээ детальтай холбоотой мэдээлэлүүд хүргэн. Тэгэхээр та энийг үзхийг хүсвэл намайг subscribe хийгээд лайк дараарай гэж хүсмээр байна. За тэгээд энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Баяртай.